Санаа бодол сэтгэлийг бас сонссон. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн цалингийн зээлийн хүнээс чөлөөлөх хөтөлбөрийг Дорнод аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн эхний ээлжинд цэцэрлэгийн багш нарыг хамруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 15 цэцэрлэгийн 140 гаруй багш цалингийн зээлийн хүнээс чөлөөлөгдөжээ. Хөтөлбөрийг 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд эргэнтэлэгдсэн зээлийн орлогоо эргэлтэнд оруулах замаар дараагийн багшийг цалингийн хүүгийн зээлээс чөлөөлөх хөтөлбөрт хамруулж байна. Хөтөлбөрийн үр дүнд банкны хүнд зарцуулагдах байсан 90 сая төгрөгийг хэмнэснийг онцоллоо. За энэний үр дүнд нийтдээ одоогийн байдлаар туршилтын хөтөлбөрийн хүрээнд 140 багш, нэг багш багада 700 мянгаас 2.5 сая төгрөгийн хэмнэлт хийгээд байна. За нийт зээлийн багш бол 520 сая төгрөгийн зээлийн багш. Үүнээс өнгөрсөн 11 сарын байдлаар 90 орчим сая төгрөгийн хүүгийн хэмнэлт буюу 90 орчим сая төгрөгийн хүү төлөх байсан бол төлөх шаардлагаар энэ хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. За өнөөдрийн уулзалтын гол зорилго бол энэ хөтөлбөр маань нэлээд амжилттай хэрэгжиж байна. Олон аймагуд бас ирж бас туршлага судалж байна. Бид Доронтой аймагта сургуулийн багш цагдаа онцгой байдлынхаа эмчнэрийг хамруулах энэ хөтөлбөрийн хамрах үрийг тэлэх ийм зорилготой. Тэгээд энэ туршилтын хөтөлбөрийн одоо дүгнээд цар үрийгээ тэлэх ийм л уулзалтыг өнөөдөр хийлээ. За манай цэцэрлэгт бол одоо 26 сая төгрөг хуваарлагдсан. Тэгээд бид нар л одоо өөрсдийн төрийн бас байгууллагатай бол одоо өөрсдийн гэсэн одоо дотоод дүрм журмыг боловсруулад 6 асуулгатай. За ингээд одоо ажилчдаа бол яг ингээд дүрм журмынхаа дагуу ингээд судлаад үзэхэд яг энэ одоо бидний баталсан энэ дүрм журмд бол одоо 13 нийцчихсэн. За ингээд 13 хүний одоо бүгдийг хамрагдуулах уу одоо хэсэгчилж хамрагдуулах уу гэдээ одоо ингээд манай төрийн бас байгууллагаас одоо хамт олонний хурал хийж санал явуулсан байгаа. За тэгээд ер нь бол бүгдийг нь хамруулъя гэд. Ингээд одоо мөнгөнд өнгө хуваагаад хуваарлаад за ингээд 13 хүртэйг одоо өнгөрсөн 4-р сараас эхлээд одоо дахиж одоо эргэлттэйгээр одоо ингээд хоёр дахь ингээд аваад эхлэе явж байгаараа бас айгу давуу талтайгаа. За ингээд манай төрийн басны байгууллагын хувьд бол 2 хүний одоо зээлийг одоо бага хэмжээтэй зээлийг хаасан. Тэгээд 11 хүний бол зээлийг хөнгөлсөн. Одоо ийм амжилттай ажиллаж явж байгаа. Манай цэцэрлэг нь нийт 43 багш ажилчтай. За энэ намтай 2 гишүүний санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хүүгийн хүүгээс чөлөөлөх хөтөлбөрт маань нийт 7 багш ажилчид хамрагдсан. За үүний 50-80% нь бол одоогоор хүүгийн хүүгээс чөлөөлөгдөд явж байгаа. За энэ хөтөлбөрт арга хэмжээнд хамрагдсанаар бол мэдээж бид бүхний амьдрал ах үе дээшлэх тийм ээ. Цаана олон ам бүл тижээж байгаа өрх айл байна. Тэгээ өрхийн гишүүдээс ам бүл нь олон ам бүл тижээж байгаа хэдий нэг өрхийн гишүүн ажил орлоготой байдаг. Мэдээж энэ хүн дээр тусдаг мөн 2-3 аюутантай тийм ээ амжиргааны түвшин төдийлөн багш нарын цалин бас бид бүхний амьдралд маань хүрэлцэхгүй олон өрх айлууд байдаг. Энэ үйл ажиллагаа хөтөлбөрт хэрэгжснээр маш олон ам бүлийг их баяр одоо идэх хоолтой өмсөх хувцастай хүүхдүүдийг маань их баяр хөөртэй болгож байгаа бид бүхэн маш их баяртай байгаа. Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд хэрэгжүүлэх бөгөөд бусад салбарт ч хэрэгцээ шаардлага байгаа. Үүнтэй холбогдуулан эх 7 хоногт зээлтэй холбоотой сэдвээр иргэдээс судалгаа авах юм байна. Тухайн судалгаан дээр үндэслэн зээлийн хүнээс чөлөөлөх хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлнэ гэлээ.